Миний бие одоогоор санхүү эдийн засгийн их сургуулийн мэдээллийн технологийн албыг хариуцсан ажиллаж байна. Манай сургуулийн хувьд 16 давхар одоо 2, 10 давхар ингээ 2 барилга, оюутны байр, нурдал байрлаж байгаа дунд сургууль гэх мэтчлэн томоохон хэмжээний объектуудыг бол тэр чигээр нь интернет дэд бүтцээр хангахын төлөө ажиллаж байна. Санхүү эдийн засгийн их сургууль маань 100 гаруй жилийн түүхийг үзэж байгаа. Нэг удаадаа 6000 гаруй оюутан суралцдаг, 60,000 гаруй бүртгэлтэй төгсөгчдтэй. Манай сургууль маань яг дижитал сургууль болно гэдэг дунд хугацааны зорилго тавин, сургуулийнхаа орчны интернет болон дэд бүтцийг сайжруулах, суралцах орчинд нь бас нөлөөлөх, хүүхдүүдийг интернетэд чөлөөтэй холбогдож хүссэн мэдээлэл авах тэр боломжийг нь хангахын төлөө бол бас зориулж ажиллаж байгаа. Тэгвэл сургуулиудын оюутнуудын интернет хэрэглээ бол маш өндөр байдаг л да. Ер нь бол оюутнуудын маань хувьд интернетийн хүртээмж нэлээд султай, багш ажилч гэсэн интернетийн хүртээмж угийн хизээ шийдэгдэхгүй байхаа гэдэг ийм хэмжээнд хүрсэн байсан. Нэг дор 2000 болон түүнээс дээш тооны оюутнууд олон тооны девайсаар ханддаг. За тэгэхээр энэхүү ачааллыг даана гэдэг бол маш зөв юм одоо архитектор зохион байгуулалтыг бол шаардж байдаг баа. Нэг 40 оюутан цогтоо суулаа гэхэд бүгдээрээ ноутбук, ухаалаг гар утас, зөөврийн төхөөрөмжүүд, таблет, ухаалаг цаг гэх мэтчлэн маш олон юм тооны төхөөрөмжүүдийг ашигладаг учраас бүх девайсыг нь холбуулад яг ингээд ашиглах боломжийг нь бүрдүүлж өгөхин төлөө зорж ажиллаж байдаг баа. Сургуулийн онцлогоос хамаарат эзэлтийн үе гэж нэг томоохон үе таарна. Хавар болохоор яг төгсөл буюу шалгалтын үе гэдэг хоёр үе таардаг баа. Энэ хоёр үе дээр үүсэж байгаа ачаалал нь өөрөө интернетээс гадна яг бас манай сургуулийн хүрээнд ашиглаж байгаа бүх програм хангамж болон системүүдийн хувьд бол маш өндөр ачааллыг авчирдаг. Нэлээд юм шалгууртай байдаг гэж ойлгож байна. Энэ өндөр ачааллыг даахын тулд интернетийн дэд бүтцийн топологи зургаасаа эхлээд зохион байгуулалт бүх зүйл дээр бид нар бол NextMind компанитайгаа өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Манай дээр өмнө нь бол олон тооны юм өөр төхөөрөмжүүдтэй. Тэгээд тэр олон төхөөрөмжүүдийн хооронд нь уялдуулж ажиллах зарчмаар ажилладаг. Ийм байсныг өнгөрсөн хугацаанд бид нар яг нэг төхөөрөмж, нэг удирдлагадор бүгднийг зэгцэлж ингэж холболтоо бүрэн шинжилсэн байгаа. Huawei технологи компани төхөөрөмжүүдийг нийлүүлж контроллер төхөөрөмжийг авчирч тавьсан. За тэгээд манай анги болгон дээр access point-уудыг оруулж ирж тавьсан байгаа. Энэ нь өөрөө яг түрүүнд дурдаад исэн маш олон тооны төхөөрөмжүүд, олон тооны оюутнууд орж ирдэг, өндөр ачаалал авдаг. Энэ ачааллыг яах вэ гэх юм бол буулгах, мөн дээрээс нь нөгөө даах тэр боломжийг нь бол бүрдүүлж өгсөн байна. Энэ бол магадгүй Монгол улсын түүхэндээ бол нэлээд шинэлэг тооцогдох сонирхолтой туршилт болон кейс болсон болов уу гэж бодож байна. Одоо бол оюутнуудын маань интернеттэй хандах сэтгэл ханамж нэлээд өндөртэй болж эхэлсэн. Дээрээс нь дасгалын болон дуудлагын тоо бол илт багассан байна. Нөгөөтэйгөр манай инженерийн залуучуудын хувьд бол гарч ирж байгаа томоохон давуу тал нь бүгдийг нэг доороос удирдах боломжийг бол олгож өгсөн байна. Манай инженерүүдийн бол одоо зарцуулдаг байсан тэр цагийг бол нэлээд их хэмжээгээр хэмж өгсөн юм давуу талыг бол гаргасан. Магадгүй хизээч дааж шийдвэрлэж чадахгүй дэ гэсэн тэр бодол байсан бол өнөөдөр ямар ч байсан бид нар ингээд шийдэ гараад ирч чадлаа гэдэг нэг юм эерэг бол одоо нөлөөллийг бас зүйлсэн нэлээд сэтгэл хангалуун байна. За тэгээд бид нар NextMind-тайгаа хамтраад яг Smart Campus гэдэг тэр ойлголтыг Монголд анхлан оруулж ирэхин төлөө хамтран ажиллаж байгаа.